жаахан үзүүлж байна. Бяцхан унага. Эрт цагт юм санж нэгэн нутаг төмөн адуун сүрэгтэй байж гинэ. Нэгдүгээр колетийн алга гүүнээс нь бяцхан жижигхэн аяг шиг унаг төрж гин. Адуун сүрэг бяцхан унагыг хөөрдөн түүнд баатарлаг. Хоёрдугаар Голиет гэж нэр өгч гин. Түүний аав Голиет адуун сүргийн ахлагч баатарлаг нэгэн байлаа. Сүргийнхэн нэгдүгээр Голиетийн бяцхан унганд ихэд санаа зовцоож шивэр авир ярьцгаах болж гин. Учир нь тэрээр өөрийгөө хамгаалж чадхааргүй жижигхэн биетэй юм. Ээж нь хүү минь чи өвснөөс жижигхэн юм чинь яг миний сүүдэрт минь яваарай. Надаас холдож болохгүй шүү гэж өргөлж захидаг байлаа. Унаг би маш жижиг юм бивэ. Одоо бараг аяхтаа дөнгөж жацуу байгаа юм бол би луунд дорхноо баригдана гэж өөртөө байнга хэлэн сэрэмжлэн явдаг байлаа. Бяцхан унагны төрсөн тэр газарт ууртай догшин зарцаа шиг ногоон, эрвэс шиг хурдан, муур шиг ногоонүүдтэй авраг том луу тэртех ууланд амьдардаг бажээ. Нэгэн өдөр хоёрдугаар Голиет эрвээхийг хөөн тоглож байгаад санаандгүй нөгөө ойд ирснээ гэнэт мэдлээ. Тэгээд буцах гэтэл нөгөө аимшигын том луутаа таарчхаж гин. Унага цочин айж балмагдан хар хурдаараа давхин явхад луу унахтаа нэгэн алдын зайтай нисэж байлаа. Их хоёрдугаар Голиет холоос аимшигын луу болон хоёрдугаар Голиетийн элдэн явахыг хараад тэр даруй морин сүрэгт яаран мэдэгдэн довтлогоор явлаа. Харин тэр зур унагыг хөөн элдэн мор чийч азгүй унаг шүү гэж хэлэн барьж авах гэтэл унаг зоригтойгоор унаг би ч азтай аав ээж хоёр минь бас найзууд минь намайг хамгаалж байгааг чи ч ойлгохгүй байна да гэж хэлээд надад 100% итгэж болно шүү гэв. Харин энэ үгийг сонсоод лууны уур хурч хурдаа нэмэн нүд нь ногоон биш улаан болж унаг руу ойртоход тэр хавийн бүх амьтад унагыг хамгаалan хэрэм, туулай, баавгай, шумуул, арслан, бар зэрэг ойн амьтад уралдан луу руу бүгд самар шидээд чи унагыг азтаа гэдэгт одоо итгэ гэж дор бүрнээ хэллээ. Ийхүү унагыг хамгаалan ойн амьтад луу руу самар шидэлж байх зуур морин сүрэгч ирж лууг ойруу нь хөөж явууллаа. Ийхүү ойн цоорхоод унагыг аимшигын муухай луунаас хамгаасныг тэмдэглэн их найр хийж цэнгэл баяр боллоо. Хүүхдүүдээ энэ үлгэрээс та бүхэн найз нөхөдтэйгөө эвтэй найртай байж бүгдээрээ нийлвэл ямар ч муухай аимшигын амьтныг дийлж чадах хүчтэй гэдгийг ойлгож аваарай.